За өнөөдөр фэйсбүүкээр 8 ишигний хэргийг Монголын цагдаа прокурор 2 жил мөрдөөд за тэгээд шүүхээс аавд нь 2 жил, за ээжд нь 2.6 сарын 20 хал оногдууллаа. За хөхнөөс гараагүй ой 2 сартай хүүхэд болон 5 6 7 8 тийм ээ 12 настай хүүхдүүд, за мөн түнчлэн 80 настай эмгэн гисэн аргирийнх нь хүмүүс үлдлээ. За эдгээр улсууд бол хуулийн байгууллагын үйл ажиллагаанд гомдолтой байгаа учраас цаашаа суулт зарлана гэсэн юм мэдээ явж байна. Тэгээ энэ мэдээ хэдүүлээ хамтдаа цуг үзцгээе. 8 ишигнийх нь хэрэг одоо болтол ингээ яваад эцэг эхт маань одоо манай эцэг эх 2 ээж маань 2.6 сар аав маань 2 жил аваад ингээд цагдаа орхид одоо ингээ Хэнтэй аймгийн цагдаа орхид байж байгаа. За энэ мэдээг үзээд хэд хэдэн сэтгэл төрж байна. Нэгдүгээрт нь ер нь яагаад 8 ишигний хэргийг 2 жил мөрдөөд нөгөө өөрийнх нь алга болсон 61 хоньны хэргийг мөрдөхгүй хайцсан юм бэ. Энэ залуу яриад нь штэ. Гомдол гаргасан, гомдлын минь далтсан, өргөдөл нь алга болгоцсон. Тэгэхээр ахаад өргөдөл өгсөн, ахаад алга болсон. Өнөөдрийн хүртэл энэ 61 хонь алгуулсан асуудлыг шалгаагүй гэж байна. Энийг бас нэгдүгээрт бас бодмоор байна. За хоёрт нь энэ 8 ишигний асуудал. Аавд нь 2 жил, ээжд нь 2.6 сарын 20 хал оногдууллаа гэсэн мэдээнээс үзэхэд эрүүгүйлийн 17 дугаар зүйлийн 12-ын 1-д заасан гэмт хэрэгээр ял шийтгэл оногдуулсан юм болов уу гэж би ойлгож байна. За энэ зүйл ангийн хувьд бол 5 жил хүртэл хугацаагаар зорчиг эрхийг хязгаарлах эсвэл 5 жил хүртэл хугацаагаар 20 хялттай байгаа. Эндээс ямар ял шийтгэл оногдуулах нь шүүгчийн эрх хэмжээний асуудал гэсэн. За шүүгдэгчийн хувийн байдлыг маш сайн судалж ялыг ялгамжтай оногдуулах ийм зохицуултыг хуульчилж өгсөн байхгүй юу. Тухайлбал энэ хэрэгдэж 8 ишигний асуудал юм байна шүү дээ. Хохирлын хэмжээг нь харах хэрэгтэй, арга гэрийг харах хэрэгтэй. Өнөөдөр нэгэнт зорчиг эрхийг хязгаарлах ял байсаар явахад заавал ягаад 20 хялын сонгож байгаа юм. 20 хялыг сонголоо гэхэд өнөөдөр хууль нь тэнсэж болно гэж зааж байгаа шүү дээ. Тэгтэл заавал энэ гэр бүлийн хувьд 8 ишигний төлөө 2.6 сараас 2 жилийн 20 хял өгнө гэдэг бол бас арай л гэж бодогдож байна. Нийгэм өнөөдөр шудраг усыг шаардж байна. Жишээ нь Сүхбаатар аймагт хэд дүүтэйг нийлээд айлын 30-аад үхрийг хулгай хийсэн. Миний 60 гаруй тонны үхрийг завшсан, эхнэлтэйгээ нийлээд мөнгө угаасан, ийм олон гэмтрийг үйлдсэн этгээдүүдэд хангалтны шүүгээс 4 жилийг өгсөн байлаа. Тэр шүүх хурд бол би очиж чадаагүй. Тэгээ 4 жилчсэн баг штэ. Өнөөдөр хуулинд 2-8 жилийн 20 хялттай гэхэд хохирлоо төлөөгүй олон удаагийн үйлдэлтэй олон гэмтрийг үйлдсэн, бүлэглэж үйлдсэн ийм этгээдүүдэд яхаараа 4 жилийн 20 хял өгдөө. Би сая ахаал давзаалтсан. Ял нь байгаа маа гэж давзаалтсан. Тэгэхээр эн чинь нийгэмд шудраг усыг арт түмэн өгүүлээд байгаа байхгүй юу? Өнөөдөр улсын хурлын гишүүн 100 тэрбум төгрөгийг идэж ууж завсч алгуулгачаад 40 сая төгрөгөд торгуулаад гарч идэг. Улсын хурлын гишүүнээр 3 удаа, төрийн сайдаар 2 билүү 3 удаа сонгогдоод Монголын эрдэнсийг батсан хамгийн том компани захирлан тэрбумаар нь хахуул аваад 40 сая төгрөгөөр л торгуулаад гардаг. Эн чинь өөрөө л шудраг биш байгаа байхгүй юу? Ийм л учраас Монголын ард түмэн шөмжилтэй хандаад байгаа юм.